Монгол тулгын 100 эрхэм нэвтрүүлгийн санаачлагч хөтлөгч Ануужийн үзэгчид 2012 оноос эхлэн дэлгэцээр харж ичнээ танил болсон гэж хэлж болно. Өдөршгөр Монгол айл бүрийн хойморт яруу найрагч Бавуугийн Лавсрангуйтай хамт Монгол тулгын 100 эрхэм хэмээн ярилцах түүнийг хөтлөгч Ануужийн гэх нэрээр нь нэрлээд удаж байгаа гэж хэлж болно. Харин уран бүтээлээ хамтарч хийж байгаа Херо студийн найруулагч Баатартай Янаг амрагийн холбоотой тэрж бүхэл жүжигчин ундралаа салгасан гэх явган яриа энэ хугацаанд ч бас түүнийг тасралтгүй дагсаар ирсэн. Харин энэ бүхэнд Ануужийн тухай бүртэн тайлбар хийж ийм зүйл огт байхгүй гихчлэн ярьж явсан ч саяхнаас түүний жүжигчин ундралтай нилээдэх маргалдаж бүр сүүлдээ нилээдэх бухимдаж байгаа бичлэг сошиал ертөнцөөр тарж олон хүний гайхшруулан тэр хэрээрээ хов жимний бай болж эхэллээ. Баян байсан амьдрал гээжтэй чинь чүнх таваа баян шонд явцсан байсан авгаа эцтэй. Одоо чи юу гэдэг харин чи юу гэдэг юм бэ? Чи болоо юм шүү. Юу зүгээрээс юм. Хуцаараа. Чи баг хуцаараа. Чи харин баг хуцаараа. Чи өөр баг хуцаа юу? Чи баг хуц. Би харин чам шиг юм 4 жил давмжуулсан шүү. Яа юу гэдэг байгаа чи тэрүүгээр яах юм? Хүн биш хүн яг мэдрэх муутай юм шүү. Чи өөр мэдрэх юм шүү харин. Чи галзуу юм шүү. Чи солиотой юм шүү өөрөө. Чи жоох юмтай хаа тий. Чи арчаагуудаа амьдралаа авчлаа. Чиний мэрэгч бол жүжигчин. Би жүжигчин хүн биш заяа. Би жүжигчин биш. А чи нэг гарахын тулд улаарч явдаг хүүхэн. Асуултын зөвшөөрсөн амьтан байна шүү дээ. Чамаг угаасаа ярьдсан биш мэдрэх муутай гарцуу. Чамаг ханилсан хань нөхөрчин тэгж ярьдаг байхгүй. Чи бол гарцуу. Чи хуурамч, чи худалч. Чи өөрөө хөөгдөө явцсан хүүхэн юм билээ шүү. Би чамд хайртай тоглохгүй бол хүүхдээ гарахгүй. Чамаг ханилсан хань нөхөрчин тэгж ярьдаг байхгүй. Чи бол гарцуу. Чи хуурамч, чи худалч. Чи өөрөө хөөгдөө явцсан хүүхэн юм билээ шүү. Би чамд хайртай тоглохгүй болоод хүүхдээ гарахгүй. Юу гэсэн чи Харин энэхүү бичлэгийн талаар тэрээр өөрөө тайлбарлахдаа Монгол Ардын намын баг хурлын өмнө энэ бичлэг ил болсон учраас нам дотроос түүнийг нэр дэвшиж байгаа учраас муухай харагдуулах гэсэн арга хэмээн хэлж байсан. Мөн сүүлийн 5-6 жилийн турш жүжигчин ундрал түүнийг зовоож байгаа хэмээн тайлбараа өгсөн байдаг. Ямар тач анхнаасаа Баатартай холбоогүй хэмээн өөрийгөө өмгөөлөн ярьж байсан тэрээр гинэтгэл бичлэг тарснаас хойш сүүлийн 5-6 жил зовж байгаа хүний дүр тоглолоо хэмээн үзэх хүмүүс интернет орчинд олон байгаа юм а. Нөгөө талаас түүний их хурлын сонгуульд нэр дэвшиж байгаа учраас хар PR гэж үзэх олон байна. Мөн түүнчлэн хувийн маш олон асуудалтай олон нийтийн анхаарлыг татаж байгаа түүний хувь төр дүршилцэг их хурлын сонгуульд сонгогдож байгаад нь гайхаж байгаа хүнч мөн олон байгаа юм а. Өдрийн тойлд уян мэдээллээ.